2010 онд үндэсний аюулгүй байдлын үүсэл баримтлал батлагдаад одоо 15 жил болж байгаа. За яг уу ер нь бол сүүлийн үед энэ бас нэг шинжлэх өөрчлөлт тухай яриа бол нэлээд явж байгаа. Яг тэр нөхцөл байдал аюулгүй байдлын энэ одоо ойлголт их өөрчлөгдөж байгаа. За энэ Орос Украиний асуудлаас болоод энэ дэлхийн нийтийн энэ өрсөлдөөн зүйд огтол хурцлал байдлаас болоод аюулгүй байдлын уламжтай ойлголт бол нэлээд шинжлэгдэж байна. Нөгөө талаасаа технологийн хурдтай өөрчлөлт нь бас энэ аюулгүй байдалтай холбоотой асуудлыг одоо цогцоор нь эргэж харах зайлшгүй шаардлагатай болж байна. Тэр бид нар нэгэнт 5 жилийн төлөвлөгөө ярьж байгаа учраас энэ аюулгүй байдал хийгээд түүнийг хангах эдийн засгийн орчин, хөрөнгө оруулалтын орчин, стратеги бодлого дээр ч гэсэн бас бид цогцоор нь авч үзэх зайлшгүй шаардлагатай байх. Жишээлбэл 1941-с 45 оны 4 жил одоо дэлхийн 2 дугаар дайны үед 4 жилийн дотор шинжилгээ ухаан 35 жилийн хурдаар хөгжсөн гэсэн одоо дүгнэлт байдаг. Сая ковидын ингээд 20-с 22 оны хооронд шинжилгээ ухаан багадаа 8-аас 12 жилийн хурдаар хөгжиж байгаа. Тэгэхээр одоо сүүлийн үед энэ өөр байнгын хорон дээр бас авсан химэл оюухантай холбоотой асуудал ч гэсэн маш хурдтайгаар өөрчлөгдөж байгаа. Тэр утгаараа бол энэ 5 жилийн төлөвлөгөөнд 5 жилийн төлөвлөгөөнд аюулгүй байдал түүнтэй холбоотойгоор энэ одоо хөрөнгө оруулалт энэ одоо эдийн засгийн орчин хөгжлийг тодорхойлохдоо ер нь одоо ямар за яг зарим нь бол би нууцын зэрэгтэй шаардлагатай тийм бол бас хариулахгүй болно. Тэр нь ямар концепцэн дээр түшгэлж байгаа юм бэ? Одоо асуултаа илүү ойлгомжтой болгохын үүднээс бол эрчим хүчний сайдаас асуухаар эрчим хүчний сайд бол ингэж хариулж байгаа байхгүй. Жишээлбэл үндэсний аюулгүй байдлын үүсэл баримтлалд бид нар 2020 он гэхэд гэж байгаа. Шатхуунаа дотооддоо 100% хангадаг болчихно. Эрчим хүчээ бас 100% хангадаг болчихно гэсэн зорилго бид нар 10 жилийн хугацаатай тавиад тэрэндээ хүрч чадаагүй 5 жил өнгөрцөн явж байгаа. Гэхдээ одоо ийм байж та одоо нэг бол үндэсний аюулгүй байдлын үүсэл баримтлалаа өөрчлөх юм уу? Эндээ яах юм бэ гэж асуухаар бид хүнчлэлийн хэмжээнд хөлөөж ийя гэсэн хариулт өгöd байгаа. Тэгэхээр одоо энэ зүй тогтол төр бид ер нь яах юм бэ? Бид нар яг тэгэхээр дараа жилийн хөгжлийн хөтөлбөр яриаггүй 5 жилийн төлөвлөгөө ярьж байгаа. Тэр утгаараа энэ асуултанд би нэг ойлголт авмаар байна. Хэрвээ хариулах бэлэн биш байвал бэлэн биш байна уу? За тэгвэл энэ асуудлыг та энэ ажлын хэсгээр болон энэ зүйл дээр үзээч. Дараагийн зүйл дээр үзээч. Энэ айгүй нарийн зүйл байгаа юм шүү. Тэгээ холбогдох бас хөгжлийн сайд нь өөрөө байжгаад мөн бас Батлан хамгаалахын сайд нь байжгаад энэ асуудлыг хариулуулах зүгээр. Би хэрэглэлийн сайд бол энэ асуултанд яг салбарын деталь юм асууж байгаа учраас бэлтгэлээ хангаж хариулсан дээр авах гэж бодож байна.